Залсан хүмүүжүүлэх өдөр дэх газарт мэдээлэх нь 1984 оны 3 дугаар сарын 25-ны өглөөний 8 цагийн байдлаар Майнтын чанга дэглэм хоригоход тэг 415 дугаар анги хоригдол ялтны тоо дансаар 1166 өглөөний 9 цагийн байдлаар бүгд тоонд бэлэн суусан шалтгаантай ялдан байхгүй гэсэн мэдээг холбоочин бүсгүй факсаар өгч байлаа. Тус хорих ангийн шалган нэвтрүүлэх байранд дэд ахлагч Улаанбаяр жижүүрийн өрг гүйцэтгэж байжээ. Тэгтэл Говьалтай аймгийн Харьяат 10 жилийн хорих ялтай ялтан Рагчагийн Санжид хорих ангийн харуул хамгаалтын албаны төлөөлөгч дэслэгч Анандын гарын үсгтээ бичиг үзүүлж би зоонд гуталчны заалттай юм. Намайг Орос цэргүүдийн хогон дээрээс хаягдал бакал олж ирээд хоригдлуудын ялан төмөст гутал янзал гэсэн. Зөвшөөрлийн бичиг нь энэ байна гэж өөрийн үйлцэн хуурамч бичгээ үзүүлээд дэд ахлагч Улаанбаярын хулихан дээр нь цэцэг ургуулсан гарч чадсанаар бүтэн 1 жил засангийн эрлийнхнийг чулуу хөөлгсөн юм. Тэгээд Санжид 100 гаруй айлын хаалга ушиглаж айл ухжээ. Өмнө Говь аймгийн нэгэн сумын засаг даргын албандаа ундаг ВАЗ 469 маркийн машиныг хулгайлан оджээ. Тэрнийг эрүүгийн цагдаа болон засан хүмүүжүүлэх газар тагнуулынхан гээд бүгд эрүүн сурвалжиж гутлынхаа үсгийг л барж байлаа. Санжид машин чадамгаа барьдгаараа өнөөгийн маструудаас илүү нэгэн байв. Санжид шоронгийн галхам 15 жилийн хорих ялтай дарахны буурал хожид жаргал сайханда шоронгоос орохынхоо өмнө хам нь энэ шоронд удаан суух сонирхол алга сэмхийг нь тааруулж байгаад нэг өглөө арилаад өгнө. Тэгээд оргож гарсан өдрөөс хойш 365 хоноод чамайг ирж аавна. Улаан туг орой дээр зоосон ВАЗ 469 маркийн машинтай ирнэ. Би өөрөө улаан өнгөтэй бүрэх малгай өмссөн байна. Тиймээс чи хойтон хавар оргоно гэсэн сайн бэлтгэлтэй байгаарэ гэж байнга сануулдаг байв. Жаргал сайхан олон жил шоронд ял эдэлсэн архаг ялтан учраас дотроо миний галхам сайхан залж байна да гэж бодоод л өнгөрчээ. Харин Санждыг хизээ нэг жигтүүлж ирээд сожомонд орчихсан хамаа турж өглөө. Жагаа чи нэг досн гоожсон сайхан цөөвөн оруулаач гэж гуйх үз. Энэ өдөр нэг их удахгүй байлгүй гих ухааны юм ургуулсан бодож суужээ. Шороогоор шуурсан хаврын зэврэгэн өдөр буурал хожид жаргал сайхан бааю дээр шохон чулуу жижиглээ зогсож байтал хамгаалтын торны гадна талаараа яг харахгүй улаан тог орой дээр хадгалсан ВАЗ 469 маркийн машин яваад өнгөрөх нь харагдлаа. Санждыг хэлсэн үгэндээ эзэн болоод хүрээд ирсэнд итгэж ядсан жаргал сайхан нэг хэсэг балмагдж эгээтэл хажуудах ял хамуудаа ханд өгчихсэнгүй. Санжид постын цэрэг Хинтээ аймгийн Харьяат Хөрөлбаатартай уулзаад чи өтөөр адилхан эр хүмүүс байна. Ах нь энэ аимшиг шоронгоос олон жилийн хорих ялтай найзаагаа оргуулах гэсэн юм. Миний дүү ахта тусал. Ах нь дүү хүүгээ гонд авахгүй. Хизээ мүдгүй цэрэг халагдах гэж байна. Би чамд 1000 төгрөг бас цоошин Орос хороо Монгол л өгье гэж гэн. Тэр үеийн мөнгөний ханшаар 1000 төгрөг нь дээд мэрэгжилтэй албан хаагчийн сарын цалин холд авах мөнгө юм. Халагдах цэрэг Хөрөлбаатар Санждын саналыг хүлээн авч би маргааш 16 цагт яг энэ постн дээр гарна. Та харин 17 цагийн үед миний үүрэг гүйцэтгэж байгаа постны ойролцоо ирээд авах ёстой хоригдлоо дуудаарай. Харин би тань руу гүйж байгаа хоригдлыг онохгүйгээр ойролцоо газар нь буудна. Та одоо гутал мөнгөө тэр чулуунд орхичих. Бийж гэсэн заа гэвэл ёогүй ирэх хүн гэж хэлээд Санждыг өөртөө бүрэн итгүүлж чадчихэ. Ингээд байлдагч Хөрөлбаатар ээлжийн үргээ биелүүлж ирээд харуулын даргатайгаа уулзаж өөртөө тохиолдсон явдлыг нэг үржилэн тодорхой танилцуулсан байна. Харуулын даргын нүдэн сэргэж чамтай уулзсан тэр этгээд бол Монгол орон даяар ирэн хаягдж байгаа аюултай орогдол Рагчи овогтой Санжид гэдэг чинь байхгүй юу гэж хэлээд Майнтын хорихын албан хаагчдын контор руу хурдан гүйлээ. Засангийн албан хаагчдын шүдний өвчин болоод байсан Санжид нь өрхөнд гинт өөрөө ороод ирсэнд Майнтын хорихын дарганаар арай л найр хийх нь холгүй баярлаж дээд удирдлагатай яаралдаг гэгч нь мэдэгдэв. Одоо зөвхөн Санждыг эрсдэлгүй сэжиг ахуулалгүй цэвэрхэн баримтлах л үлдэв.
Санжид маргааш өдөр 17 цагт гал хам жаргал сайхныгаа шоронгоос оргуулж аваад хандсан зүгтээ арилаад өгнө. Ажил төрөл амархан бүтлээ. Овоо хоншуурт зэрэг таарлаа хэмээн бодож хэвдэв. Энэ хооронд Мэнтийн хорхийн албан хаагчид өдөрдох газраас нэмэлт хүч дууджээ. Тэгээд Санжидыг бид алдаа туужчихсан ч бас жигтэж чаддаг юм шүү гэдгээ генерал Содномд багталтайгаар хариулж Кок хүнэлгээ авах давхар тактик боловсруулав. Засангийн зүгээс цаг үргэлж хулгаруудын махыг зулгаж явдаг бухын засаа хожтой дэд ахлагч Энхбаатарыг бүрэн зэвсгэлсэн эдгээдийн өөдөөс улаан тулах өрөг өгсөн байна. Хөрөлбаатар Санжидад ямар нэгэн байдлаар сэжиг авах бололгүй 14 цагт постн дээрээ бууга үүрэн өөргөө биелүүлэхээр ирээ зогсохыг Санжид машин дотроос анхааралтай ажиглан хараад санаа нэг хэсэгт л амарчээ. Сэтгэл нь гэгэлзээд шөнө ойлгохтой унтаж чадаагүйгээ бодон жаахан нойр авахаар суудлынхаа түшилгийг нуруугаараа налан дуг хийж байтал нисдэг тэрэг машиных нь оройд хадгасан дугийг шүргэг шахам дээгүүр нь нээсэн өнгөрөхөд давхын зочлоо. Санжид эн чинь юу нисдэг тэрэг байдаг вүлээ гэж сэжиглэн бодоод арын суудал дээр байсан бууга ухасхийн авах гэтэл хорихын алдарт ярахчин бухын засаа хожид Энхбаатар аль хэдийн машины арын галга онгойлгочихсан Санжидын цээжинд бууныхаа амийг тулгаж "Санжида, ямар нэгэн илүү хөдөлгөөн хийж болохгүй шүү. Чамааг эвгүй үл хөдөлгөөн үзүүлсэн тохиолдолд шууд устгах гэсэн тушаал надад өгсөн. Чи залуу хүн ухаантай байвал чамд их боломж байна шүү" гэх нь тэр. Мэнтийн хорхийн албан хаагчид Санжидыг дарчлаан цавах сонирхол асар их байсан ч тусгай тасаг аль хэдийн халамжинд авч Санжидын гарт нь гав хөлтөн дөнгө зүүжид нэгсдэг тэргийн цуулхан авч явжээ. Ийхүү Санжид Монголын шоронгийн түүхэнд ганц удгийн хашаанд нисдэг тэргээр хөлөглөн буусан цорын ганц гэмт хэрэгтэн болсон юм. Нөгөө тэгүүр Санжид нь Хөрөлбаатарт хэтэрхий идэхэн болтсон хугацаанаас өмнө товлсон газраа очсноор өөрийгөө амархан гэгчин баригдах боломжоо хангаж өгсөн юм. Тэр даруйда байлдагч Хөрөлбаатарыг хугацаанаас өмнө цэргийн албанаас халж Хинтээ аймгийн үйл ажиллагаагаа явуулдаг төвлөрсөн хорих Тэг 419 дугаар ангид хянагчийн албан томилохор болжээ. Төдөөдөлгүй цуутай орогдлын гал хан болох буурал жаргал сайханг Төв аймгийн шүүхэд шилжүүлж эдлээг үйлдсэн бүх ялыг нь онцгой тэглэмтэй шоронд эдлүүлэхээр шуурах арга хэмжээ авчээ. Монгол улсын дээд шүүх цуутай орогдол Рагчагийн Санжидад чанга тэглэмтэй хорих ангиас оргосон. Мөн ард иргэдэд болон улс нийгэмд асар их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд 8 жил гянданд 7 жил чанга тэглэмтэй шоронд хорихоор шийдэхээр болоход Мэнтийн хорхийн албан хаагчид алгадашин баяр хөөр болсон юм билээ. Шүүх засаглал хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гянданд 8 жил хорих ял онож байсан тохиолдол үүнээс өмнө гарч байгаагүй юм. Эрүүгийн цагдаагийнхан нэрт улс төрчөөс Санжаа сүрэнгийн зориг агсны хэрэгт олон жил шоронд ял эдлэж өнгөрсөн Санжидыг датан оролцуулаад амжсан юм. Ер нь олон жилийн ялтай өнгөрсөн хоригдлууд хуулиарсан лүүрчдийн зөөлөн зуушуулсан тохиолдол цөөнгүй байдаг. Тийм учраас энэхүү хэрэг явдлыг сургамж сануулга болгох үүднээс бичлээ. 2000 онд Санжидыг Авдрантын онцгой дэглэмтэй шоронд ял эдлэж байхад нь ямар нэгэн далдын хүч жирийн дэглэмтэй шоронд ногоон гэрлэлээр илгээжээ. Он соёлтой гэмт хэрэгтэн гэгдэх тэрбээр жирийн шоронд боорцох хөвсөн баавар уулгах болсонд урамшиж амжаагүй шахуу байхад нь үл үзэгдэх далдын хүч дахин тэтгэж хараул хамгаалалт байхгүй. Улаанбаатар хотод ойролцоо газар сахиулын заалт дээр аваачаад тавьчихсан тэр. Юу болоод байгааг ухаарах сөхөөгүй болдлоо баярлсан Санжид хорхийн дарга нарын хууль бус аргаар олсон машиныг нэг хэсэгт ил үнэнч хүний дүр эсгэн манаж байв. Гэтэл машин унах хорхойн дахин амилж сэтгэл дотроос нь хэн нэгэн чи энэ машиныг ашиглаад хулгай хий гэж наранд хулгай хийх ийм сайхан боломжийг эрүүгийн цагдаагийнхан дахин хизээж чамд олгохгүй. Нэг өдөрч гисэн эргчлөөг энэ бохир хүмүүсээс булааж авамдраач гэж хатгасаар байлаа. Дэсвэр төвчээр нь алдагдсан Санжид нэг л шөнө хорхийн дарга нарын машинаас дуртайгаа хөлөглөн Улаанбаатар хот руу орж ирээд хэд хэдэн хулгайн үйлдэл хийгээд амжив.
Тэрний энэ үйлдэлийг эрүүгийн цагдаагийнхан хүлээж байсныг манер тааварлах ёстой байлаа. Өөрсдийнх нь занганд өөрөө ороод ирсэн санжтыг эрүүгийн цагдаагийнхан үйлдэл дээр нь гардаж Төв аймгийн мөрдөнд шидэж орхижээ. Эрүүгийн цагдаагийнхан өнгөрсөн хулгайч санжтыг хулгайн үйлдэл сонирн биш. Нэндэг төдийл халахвч байв. Хамгийн гол нь тэрнийг Санжаа Сүрэнгийн зориг агсны амь насыг хохироосон хэрэгтэй сэжиглэгдэн хоригдож байгаа Сэлэнгийн гих тодотголтой Баатар Жавыг гэрчлүүлэх нь чухал байлаа. Эрүүгийн цагдаагийнхан Санжтыг Төв аймгийн мөрдөнгөөс зам шалгах гэсэн нэрийн доор их л нууц байдалд гар хөлийг нь гавлаж, толгойд нь хар өнгөтэй уу туглан учир битүүлэг газар авчирчээ. Шорон гяндан мөрдөнгөөр насыг илээж би Санжид хизээж ийм шорон мөрдөн байцах газар ирж байсангүй. Эрүүгийн цагдаагийн төлөөлөгчд ихэд найлан хайтан Санжид минь чамд шоронгоос гарах алдан боломж өмнө чи нээгдээд байна. Чи энэ боломжийг алдвал чиний хувьд шоронгоос дахин амьд гарна гэсэн ойлголт байхгүй болно. Бидний саналыг хүлээж авсан тохиолдолд чиний машин унаж ходод бужигнуулсан хулгайн гэмт үйлдэлүүдийг чинь ганц удагдах мөрдөнгийн үйлдэл худалдан авагч нарт зарж орхино. Бидний зүгээс чамд хүлээлгэх гол санал бол Сэлэнгийн Баатар Жавыг Төв аймгийн мөрдөнд хоригдож байх энэ хугацаанд нь амь насыг нь хорлох асуудал юм. Чи эрүүгийн хуулийг судалдаг хүний хувьд саяхан шинээр баталсан эрүүгийн хуулийг анзаарч уншсан байх. Хүчин давтсан аргагүй эрхэнд хүний амь нас бүрлэгсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн заалт орсон. Бид энэ заалтын хүчээр чамайг уснаас хуураа авч гарах болно. Хамгийн гол нь чи бидэнд итгэх хэрэгтэй. Айж ижих зүйл нэг ихэнч байхгүй. Та бидний ард улс төрийн бүхэл бүтэн хүчин бий гэдгийг сайн санаж ав. Сэлэнгийн Баатар Жавыг чамаар алуулчихсны дараа зоригийн хэрэг илэрсэн гэхэд бүгд итгэнэ. Тэгээд бидний халаасанд 500 сая төгрөг ороод ирнэ. Ам ихт ангайхад буян ихт булаана гэсэн сайхан үг бий. Чи энэ боломжийг алдахааргүй ухаантай хүн гэжээ. Ийхүү эрүүгийн цагдаагийнхан тулган асуухад Санжид та нарын хүсэлтийг хүлээж авахд алдах юм алга гэж хэлээд толгойд өглөө. Төв аймгийн мөрдөнд Санждыг эргэн ирэхэд хамт хоригдож байсан хүмүүсийг нь өөр камерт хийчихсэн байлаа. Харин оронд нь мөрдөнд удаан суусан болов уу гэмээр сахал үсэндээ баригдсан. Дунд зэргийн нуруутай бахин биетэй архимаг насны нэгэн эрс сууж байжээ. Санжид дотроо нөгөө эрүүгийн цагдаагийнхны нүгтийг хилээд байсан Баатар Жав гэдэг этгээд байх нь. Өнөө шин унтаж байхад нь нухчихдаг юм билүү гэж давх юм бодлоо. Ингээд Санжид Сэлэнгийн Баатар Жавтай цаг нөхцөөхийн тулд элбэг хуучилж эхлэв. Ямар ч тач эс зөргийг алж хайргүй хүн шиг л санагдаж байлаа. Маргааш өглөөн нь эрүүгийн цагдаагийн төлөөлөгч ирээд хулгайн үйлдэл асуухын талент нөгөө зөргийн алуурчин Баатар Жав чинь цуг байгаа шүү. Бид удахгүй хэргийн газраас 200 г цус авна. Тэрний дараагаар чи ажиллаа хийн гэсэн өдөр тунж өгөхийн цад зуу хармаанд нь хутаг хийж өглөө. Дөөдөлгүй Баатар Жав байцаалтанд гараад ирэхдээ шинжилгээнд хамрагдсан цус өгснөө ярьсаар орж ирэв. Үүнээс нэг их удалгүй Санждыг байцаалтанд гаргаж ажиллаа эхлэх болсныг хэллээ. Тэрбээр камертаа сэтгэл дэнслэн холихож байлаа. Тэгээд Санжид за Баатар Жав анхааралтай сонс. Эрүүгийн цагдаагийнхны том хороонд чи бид хоёр ороод байна. Чамаас өнөөдөр зүгээр нэг цус авсан гэж бодож байна уу? Чамаас авсан цусаа эс зөргийн хөнөөсөн газар засах гэж байгаа юм. Тэд одоо надаар чамайг алуулахыг хүсэж байна. Би чамайг алсны дараа энэ хэргийг сөрдүүлэнтэйгээр зарлана. Тэр 200 г цус нотлох баримтуулж ард түмний тарихыг угаахад ашиглана. Эцсийн эцэст намайг ч гэсэн олонний нүднээс далд байлгаж байгаад хаалттай шүүх хуурлаар цаа зүгнэ. Би тэгэж эднэрийн шунлыг гүйцэхгүй. Ард түмний 500 сая төгрөгөөр цагдаа нарыг хооллохгүй. Тийм үг гэхэд Баатар Жав чимээгүй сууж байснаа. Та өөрөө л мэд. Ийм алхам хийснийхээ төлөө цагдаа нарын занаанд өртөж тамлуулах байхтаа гэсэн байна. Энэ үгэнд Санжид улам ирэмшин. Цагдаа нарын занаанд хоронд оруулгүйгээр хулгайн хэрэгтэй ялаа авъя. Эрэлхийн өмнө очсон чи нүүр бардан бай гэжээ. Эннээс хойш эрүүгийн цагдаагийн төлөөлөгч Санждыг өдөр болгон Баатар Жавыг алахыг шаардсан зовоодог байсан байна. Эрүүгийн цагдаагийнхан өөрсдөд нь туслаагүй Санждад ихэд хорсон. Төв аймгийн шүүхээр 15 жилийн хориг хял авахт нь ихийнхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Санжид өдгөө Булган аймгийн нутагт байдаг онцгой дэглэмтэй шоронд 3 доржийн хар хуулийг шүүмжлэн
Үндсэн хуулийн зэцэд өргөдөл бичсэн шиг мөн өдөр бүхэн хүний эрх ноцтой зөрчигддөг боловсралгүй бүдүүлэг хөдөөнийг их тодотголтой төрөөлдөж илгэсэн хоёгуудад ялтныг эрүүдэн шүүж болохгүй гэдэг гарчигтэй лекц уншсан шиг явна. Саяхан ихэлсэн 15 жилийн ялаа шар нар бор хоногтой баг багаар багасгаж сууна. Дашрамд өгүүлэхэд эц зөрөг бусдын гарт алагдсан нь цагдаа нарын зүсийг хөөргөж гэмгүй олон залуус хэлс хэрэг тулгагдан олон хоног сар өдрөөр ирүүшүүлтэн дарчилсан билээ. Энэ хомроглон хэлбэгдүүлэх ажиллагаа одоо хүртэл 20 ангиудад үргэлжилж 500 сая төгрөг хөл мөрдөгчдийн ирээдүйн төлөвлөгөө хэврэг байгаа юм. Авдрантын тосхон 2005 онд бичигдэв. Авдрантад тосхонд 2005 онд бичигдсэн энэхүү улс төрийн маш нууц ажиллагаанаас та бүхэндээ уншиж хүргэлээ. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамтдсан танд үнэхээр их баярлалаа. Хэрэв бичлэг танд таалагдсан бол YouTube цагаа subscribe хийж мөн бичлэг дээр заавал лайк дараад үзээрэй. Энэ хүртэл хамт байсан та бүхэнд үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзъя. Түр баяртай.